Хуульч шуухай улс ба төрийн тухай орчин үеийн төсөөлөл, сэдвийн хүрээнд эргэцүүлэх асуултын хариултуудыг танилцуулж байна. Төрийн тухай төсөөлийн хувьсэл, хөгжил. 1. Төрийн тухай тогтсон томьёолол бий болгож болох уу? Үндэслэлийг тайлбарлана уу? Хоёр, төрийг гадаад дүр төрхөөр болон институтчлан тодорхойлохын ялгаа юунд орших вэ? Гурав, төрийг байнга хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл гэж ойлгож болох уу? Дөрөв, төрд өөрчлөгдөшгүй тогтвортой шинж бий юу? Төрийг тодорхойлох орчин үеийн хандлагууд. Нэг легист хандлагаар хуульд төр хоёр тэнцүү гэж ойлгож болох уу? Хоёр, Веберийн төр бол хууль ёсны хүч гэснийг гартаа буу барьсан дээрэмчний тушаалаас хэрхэн ялгах вэ? Гурав, төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хууль зүйн хандлагын үүднээс тайлбарлана уу? Гурав, бид төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг социологийн хандлагын үүднээс тайлбарлана уу? Төрийн тухай төсөөлийн хувьсгал, хөгжил, төрийг тодорхойлох орчин үеийн хандлагууд, сэдвийн эргэцүүлэх асуултын хариултуудыг хуульч шуугахаас олж мэдээрэй. Хуульч шуугахтай хамт төрийн онол судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.